За сайн байцгаана уу? Та нартай шинэхэн шившлэгийг зааж өгье гэж бодлоо. За яагаад вэ гэвэл яг одоо өснө нэмэгдэж байгаа сар гарч байгаа. Ерөн сарыг 8 үе шатанд хуваадаг. Энэхүү 8 үе шатыг 4 бүлэг болгож бүлгэлдэг ээ. За тэрхүү бүлгээрээ бол яг одоо өснө нэмэгдэж байгаа сар гарч байна. 6 сарын 11-нд тэргэл сар буюу бүтэн сар мандах болно. За тэр хүртэл ингээд өснө нэмэгдэж байгаа сар гарч байгаа энэ үед манифест хийх, бясалгал хийх, хүсэл зорилгоо дуудах, эрэг энерги одоо шившлэг зан үйл хийхэд маш сайн байдаг. Яагаад вэ гэвэл сар өөрөө бүтэн болж байна. Альва ямар нэг юм дүүрж ийн бүтэн болж ин гэдэг нь өөрөө шинжилтийг, өөрчлөлтийг, элбэг дэлбэг байдлыг дуудаж өгч яадаг, мөн элбэг дэлбэг байдалтай холбоотой энергиудыг дуудаж өгч яадаг учраас юу ч хийсэн ер нь өсдөг, үрждэг, ахиж дэвшдэг шинэ өөрчлөлтүүдийг дуудах тэр холбоонууд үүсдэг учраас та нартай ингээд хөөрхөн жижигхэн шившлэг зааж өгье гэж бодлоо. За тэгэхээр яг энэ цаг мөчид 6 сарын 11 болтол тэргэл сар гартал та нар маань энергийн цэвэрлэгэнд орж болно, талархлын бясалгалууд хийж болно. За мөнх төрөг орлого ашиг дуудах, энерги эрчим энерги өсгөдөг бясалгалуудыг хийж болно. Зорилгоо дэвтэр дээр бас маш гоё жигсааж чиж болно. Ер нь өглөөд ингээд өөртөө зориулсан зорилгоудаа яг өөртөө нэг удаа сануулад унших ч юм уу, ярих ч юм уу ингэж болно. Тарны бясалгалуудыг хийх юм бол энерги цэвэрлэгдэг, ариун одоо энерги, ариун тойрог бүрддэг. За манай номтой блог дээр сүүлийн үед тарны дуулууд орж байгаа. Гоё мөнгөний тарны дуулыг сонсоод дагаж дуулаад эдгээр зүйлүүдийг хийвэл маш гоё эрэг энерги бүрддгээс гадна маш хурдан манифестод орж ирдэг. За дээрэс нь өнөөдөр би та нартай зааж өгөх энэхүү жижигхэн шившлэг бол өснө нэмэгдэх аз завшин амжилтыг дуудах тийм одоо шившлэг байгаа. За энэхүү шившлэгийг хийхин тулд та ногоон, цагаан, алтан шаргал өнгийн 3 өнгийн лаг ингээд гурвалжилж тавиад урдаа асаагаад 5-аас дээш минут асууж эхлээд лааныхаа эрчим энергийг цуглуулна. За 5-аас дээш минут асаасны дараа гараа дээр нь ингээд лааныхаа дүлэнд арвилж агаад ер нь ариун эргэн тойрныхоо орчныг арвилж агаад ингэснэн одоо энэ үедээ гоё ингээд хүч ч юм уу ариун ургамал асаагаад орчноо бэлдүүл маш сайн. Эсвэл эфирийн тас асааж болно. За ингээд гоё өрнөртэй гоё ингээд орчин бүрдүүлсэн одоо хэсэгтэй гоё тэгш сууж агаад залбирлаа хэлхээс өмнө гоё баруун гартаа 7 ширхэг цагаан самар бол одоо хөгжилт, дэвшилт, өснө нэмэгдэх бүх зүйлүүдийг буюу танд азыг дуудах одоо шившлэгэнд ашиглаж байгаа гэсэн үг. 7 ширхэг цагаан самар хатгаад зүрхэн дээрээ тавиад гоё залбираад яг ойр үед та мөнгө хүсэж гин үү, энерги хүсэж гин үү, эрүүл мэнд хүсэж гин үү, шинэ ажил хүсэж гин үү, эсвэл шинэ хайр дурлалч байж болно те. Эдгээр зүйлүүдээ өөртөө залбир талархаж хэлээд одоо ингээд гартаа хатгаж байгаа залбираа шившээд хүсэж байгаа бүх зүйлүүдээ ингээд хэлнэ. За ингээд хэлснийхаа дараа лаан дээрээ 3 өнгийн одоо энэ 3 өнгөний хослолтой лааны эрчим дээрээ эргүүлээд аривнаалаад тэгээд түүнийгээ гадаа гаргаад ингээд залбирч хэлээд одоо надын хүссэн бүх зүйлийг дуудахад тусалж өгөөрэй. Миний хардаг тэнгэрүүд, миний сахиусан тэнгэрүүд, миний дэлхийн ертөнцтэй эсвэл яг энэ өсөн нэмэгдэж байгаа сар ч гэдэг юм ингээд айл нэг өөрийнхөө одоо залбирч итгэдэг зүйлдээ хэлнэ. За ингээд гоё ингээд таны шившлэг залбирал дууслаа гэсэн үг ээ. За энэ залбирлаар юуг одоо зөгнж ийн вэ гэхээр азийг, амжилтыг, орлого ашигыг таны ингээд тэрхүү 7 ширхэг самаранд шивсэн бүх хүсэл тань дүрслэгдэх боломжтой, дуудах боломжтой, амьдрал тань биелэх боломжтой зүйлийг дуудаж байгаамаа. За ингээд та нарт амжилт төсөө гоё туршаад үзээрэй.